болсон гэж байна. За тэгээ өнөөдрийн зочид маань болохоор дасгалжуулагч, оргилболд, мөн тамирчин Үнмөнх, Ариун Баатар, Ирмүү нар маань ирсэн байна. За дасгалжуулагч багш оргилболд, тамирчин Үнмөнх, тамирчин Ариун Баатар, тамирчин Ирмүү нарыг студид өрөө. Тэдний хувьд бол сагсан бөмбөгийн 11 нас хүртэлх одоо сагсан бөмбөгийн тэмцээнд улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон байгаа. Тэгээд аваргуудыгаа студид өрж байна. Тэгээд Пиж Академийн бас сурагчид байгаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу агшаа? Зя Баатрууд ирлээ. Баатрууд гэдэг шиг. Аваргууд ирлээ. Аваргууд ирлээ. За манай юу ягаарай? Микрофоноо өөртөө сунгаад тухтаа суугаарай. Чихчээ зүхгүй байсан ч болно багшаа. Зүгхгүйсэн ч болно. За. Та хэдтэй өглөөний мэндийг хүргэе. Тэгээд өөрсдийгөө сайхан танилцуулаад хэдүүлээ ярианд оръё тийм ээ. Багшаасаа эхлэе тийм ээ. За, сайн байна уу? Багшаа урагшаас асуудаг шүү дээ. Микрофоноо жоохон ойртуулаад аваа. За, сайн байна уу? За, намайг жигдэнгийн оргил бол гэдэг. Тэгээ, сагсан мөгөө одоо спортын мастер зүйл та тий. Тэгээ Пиж Академийн багш салжуулагч гэдэг юм байна. За нэгээр биений танилцуулаарай нэгээр. За намайг микрофон гарч. Намайг Босолдын Үнмөнх гэдэг татчих нэгтэй. Татаад сунгаад яг зөв. Намайг Босолдын Үнмөнх гэдэг Пиж Академи 3 дахь жилд явж байна. За минь. Намайг Бандрагч Ирмүү гэдэг би Пиж Академид 5 дахь сартаа явж байна. За Пиж Академийн тоглогч Төмөр Баатрын Ариун Баатар 1 жил гар явж байна. За та нар маань бол бүр ингээд 11 нас хүртэлх одоо сагсан бөмбөгийн улсын аваргаад аварга болсон баг байгаа. Тэгээд сүүлийн тоглолт бол Эрдэнэтийн багтаа тоглосон гэж харагдсан. За тэгээд манай оргио агшиг бол сагс сонирхогч нар бол нэлээд сайн мэдж байгаа ах өөрөө бас ингээд мэрэгжлийн төвшөнд тоглодог байсан. За тэгээд хизэнээс бас ингээд дасгалжуулагч болоод багш болоо тий хүүхдүүдэд ингэж бэлтгэл хийж эхэлсэн бэ. За ерөөдөө яг энэ Пиж Академи бол 2021 онд тэгээ яг үүсгэн байгуулад тэгээс одоо олон улсын хэмжээний мастер одоо мас үлгүүд багийн тамирчин сэргэлэн найзтайгаа тэгээд цолмон бас олон улсын хэмжээний мастер цолмон гэдэг Винкс багийн дасгалжуулагч эмэгтэй тамирчин байгаа. Тэгээ цоомоо найзтайгаа ингээд дэлэг гэдэг Монгол урд сургуулийн багш. Энэ бид дөрөв хамтраад одоо энэ академи үүсгэн байгуулад анх эхэлсэн. Тэгээд одоо 4 дахь жилдээ одоо ороод явж байна. Тэгээд энэ 11 насны улсын аварга дээр манай хүмүүс аварга аваад одоо 3 дахь жилээ дараалан 11 наснд манай академи хүмүүс төрүүлсэн байгаа тийм. Ямар за баяр хүргэе. Жилээ тийм. Баг бүрэлдэхүүний хувьд танилцуулаач яг ямар баг бүрэлдэхүүнтэй орсон бэ? Хэдэн баг танаас академиас орсон байгаа юм? Манай одоо яг баг бүрэлдэхүүн 2 яг манай өөрийн одоо юу гэдэг үндсэн Пиж Академиас бол 2 баг орсон. Манай салбар одоо Yellow Brothers гэдэг салбар байгаа. Тэр салбар маань нэг Эрдэнэтийн Пиж Академи гэх бас салбар байгаа. Тэндээс нийтдээ ингээд манай академиас бол 5 баг оролцсон саяны улсын аваргаар. За манайд ер нь анх сагсан бөмбөгийг хизэнээс сонирхож эхэлсэн бэ? Тэгээд хэр удаан одоо сая хэллээ шүү дээ өөрөөсөө тэдэн сар хичээлж байгаа, тэдэн жил хичээлж байгаа гэд хэдэн настайгаас анх сагсан бөмбөгийг сонирхож эхэлсэн бэ? Яагаад ер нь сагсан бөмбөгийг сонгох болсон бэ? Тэрнээсээ бас хуваалцаач. Энэ 6 наснасаа энэ сагсан бөмбөгийг сонирхож эхэлсэн. Анх бол Коби Брайантыг үзэж өссөн. Тэгээ Коби Брайантын яг тоглолтыг үзэн надад жоохон гой санагдаа. Тэгээ сагсан бөмбөгийг сонирхсон доо. Би болохоор анх 7 наснаас эхэлж сагсан бөмбөг сонирхож эхэлсэн. Тэгээ би багаас ирэн Стефан Корыг үзэж өсөөд ер нь хөдөлгөөн өдрийн дүүрээгаад тэгээ анх сагсан дуртайсан. Би болохоор анх 6 настай дээдлийг спортын төвөрдөн дээр үзээд тэгээ өвөтэйг амж явдаг байсан. Тэгээд үзээрээд анх бол дургүй байдаг байсан юм аа. Яах гэж яваад байгаа юм. Тэгээд эсвэл нэг авраг аваад хасирлууд авраг аваад тэгээд тэрнээс ш дуртай болоод
Тийм TPG ихтэй явж гисэн. Саяны бас тэмцээний тийм онцлог зүйл юу байв? Та хэд маань бас тэмцээнд оролцоход ямар байв? Мөн авраг авахд бас ямар мэдрэмж төрсөн бэ? Авраг авахд бол ер нь бүх хүмүүс баярлдаг. Бол баярсан. Хоёрын маань хэд? Авраг авахд ер нь бол амар гоё. Тэгээд анх удаа улсын аваргын алтан медаль авч байгаа болохоор надад бол маш гоё байсан. Тийм ер нь бол авраг авах болгонд л гоё идэв. Тийм угаасаа амар тоглолтын 4 үеийн турш үзээтэй амар удаан ингээд байсан болохоор гоё байсан. Үнэхээр гэхдээ хөөхөн гэхээс илүү энэ хүүхдүүд бол ирээдүйн суперстарс гэхэд бараг буруутахгүй бүр маш сайн тоглож исэн. Хүүхдүүдээс гарч болох бараг тийм ингээд том шиг тоглоод байгаа байхгүй тэр санаа тэр одоо тийм залал техник бүр үнэхээр юм сайн санагдсан. Манай намнад асуух зүйл ээ нөө. Тий одоо ер нь бол улсын аваргад ингээд бэлтгэхэд хэр хугацааг шаардж байна. За яг ер нь одоо энэ сая улсын аварга маань сая болоод дууслаа. Тэгэл ер нь бол тэгэл яг энэ шгшээ баг гэдээ манайх бол тусдаа одоо бэлтгэл хийдэг. Тэгээ шгшээ багийн одоо заал гэдэг тусдаа байгаа. Тэгээд яг тэр үесэл тэгэл улсын аварга дуусаад ер нь бэлтгэлийн циклээ алдахгүй тэгэл явдаг. Тэгээд бидэд бас зундаа нэг бас зуны хээрийн бэлтгэлд гардаг. Оо за. Тэгээ тэр бол бас маш үр дүнтэй байдаг. Тэгээ энэ жил манай хүмүүс Солонгос улс руу бас бидэд тэмцээнд яваад ирсэн. Тэгээд ер нь бол тэр бэлтгэлийн хадгалал сая тэмцээнд бас амжилттай оролцлоо л гэж бодож байна. 3 жил одоо дараалж авраг авсан байна. Тэгэд энэ жил ер нь хэр байсан бэ? Тэмцээний онцлог юу бай? Багууд ер нь бол нэлээд чанарсан байна уу? Хэр сайн байсан бэ багууд? Тэ ер нь одоо нөгөө Монголд маань одоо сагсан бөмбөг те ямар амар хөгжиж байгаа вэ? Маш мундаг тамирчид одоо гаднаас ч гэсэн NBA-ийн одоо би өөрөө хүртэл одоо шүтдэг байсан тамирчин маань ирж тоглож байгаа ч гэдэг. Тэгэхээр одоо сагсны хөгжлөд байгаа мэдээж академик клубүүд маш сайн болж байна. Яг тэр хэмжээгээр одоо өрсөлдөөн бол маш ширүүн байгаа. Тэгээд хүүхдүүд аюу ур чадвар сайжирч байна. Манай хүүхдүүд ч гэсэндээ яг адилхан тэгэл бас тэдэртэйгээ ижил төвшөнд байх гал одоо хичээцгээч чинь тэгээд бэлтгэлээ хийгээл байна да. Ер нь одоо ингээд хүүхдүүдээ эцэг эхчүүд маш олон одоо дугуйлын секцэд хамруулдаг болчооч өөрсдөө бүр зөөгөөд тэ нэлийн идэвхтэй хамруулдаг болчихлээ. Тэгэхээр ер нь сагсан бөмбөгийн хувьд оргоо агшаас асуумаар санагдлаа. Хэдэн настайгаас явбал илүү тохиромжтой байд юм болоо. Тэг яг ер нь яг одоо нэг 4 жилийн хугацаанд одоо анхааш манайх бол нэг нөгөө яг сургалтын хөтөлбөр маань өөрөө нэг 3 левелтэй байдаг. Тэгээд манай академийн үед тэг яг тэрэн дээр бол анхан шат тэгээд жоохон агсан төвшин тэгээд яг чигшээ баг гэх ингээд 3 төвшөнд байдаг. Тэгэхээр ер нь бол хүүхдүүд багасаа байвал зүгээр одоо манай нэг жишээлбэл 6 таа гэдээ ярьж байна те. Яг баг байвал зүгээр манай академийн үед бол яг 6 таа болвол арай л бас нэг биед ах чадвар арай муутай байдаг. Тэгэхээр зүгээр яг нийтлэг 6 гэж бол авдаггүй. 8-аас гэж эхэлж авдаг. Тэгээд яг тэр дундаа онцгой бас нэг одоо яг өөрөө бүр сонирхоо дурлцсан тийм хүүхдүүд бас тэр дунд ялгараа гараад ирнэ. Тэр хүүхдүүдийг бол 6 наснаас нь шалгаад бол авдаг тий. Одоо ер нь ингээд сагсан бөмбөгт одоо авьяас нэлийн чухал байдгүй, хөдөлмөр чухал байдгүй тий. Ер нь аль аль нь л байдаг л хальтаа. Гэхдээ авьяас нэлийн бас чухал байдгүй. Тэгээ яг ер нь тэр бол мэдээж бас нэг хүний өгөгдөл байдаг байх л гэж боддог л та тий. Мэдээж бас нэг хөдөлгөөний эвсэл одоо юу гэдэг те багасаа суусан. Тэгээд дээрэс нь бас эцэг ихийн генч байт юм те. Яг мэдээж сагсчдын хүүхдүүд одоо сагсан бөмбөг тоглодог байсан тамирчдын хүүхдүүд ч юм уу арай нэг юмыг арай хурдан хүлээж аваад ингээд явдаг ч юм. Тийм талууд бол бас байна. Тэгээд ээж аавынхаа генээс гадна тэгээд мэдээж одоо 100% хүүхдүүд нөгөө энэ спортод өөрөө ингээд дурлцсан хүүхдүүд бол андшгүй ингээд бүр хийж байгаа үйлдэл одоо бүх юм ингээд яг л нөгөө үг хүлээж авах байдлаас ч шал өөр болцсон байдаг те болдог те.
Өн мөх Аранбаатар Ирмүү нарын хувьд ер нь бол сагсан бөмбөг тоглох нь одоо хамгийн гоё санагддаг зүйл нь бас юу гэдэг вэ? Мэдээж багасаа ингээд тамирчин болоод тэм бэлтгэл сургалт хийн гэдэг бол хаяа жоохон шантармаар хэцүү ядардаг үе байдаг байх л та. Тэгэхээр хамгийн гоё санагддаг зүйлээс бас хуваалцвал тийм ээ. Ер нь бол залуу левел ер нь залах нь бол би бол тасцсан. Ер нь заллаа левел ер нь дахиад тогломоор санагдав. Ингээд оноо авахд бол надад бүр амар кайфтай санагддаг. Тэгээд ер нь сагсан бөмбөг гэсэн. Аль байрлал тоглодог лээ? Холбогч ер нь байрлалтай тоглодог. Холбогч товтлогч. Хоёрын маань хувьд? Ер нь бол би оноо авахдаа оноо авал улам би ингээд хичээж улам их оноо авахыг хүсдэг. Тийм учраас оноо авах тусам багаас эргэж тэгээд би ер нь бол шидэгчийн байрлал тоглодог. Ер нь бол хамгаалттай ингээм амжилттай тоглолтноор хамгаалттай ингээ урагшаа шахаж аваад хамгаалтай амжилттай болгочихвол ер нь бол гоё. Эсрэг багтаа цохилдог өө тэгээ өөртөө эсрэг явчихдаг болохоор. Хүчний товтлогч юм байна л. Одоо олон спорт байгаа шүү дээ. Хөл бөмбөгч гэдэг юм уу, волейболч гэдэг юм уу. Яг сагсны хамгийн гоё зүйл нь юу юм шиг санагддаг вэ манай хүмүүсийн хувьд? Ер нь сагсны хамгийн гоё зүйл гэвэл ер нь оруулаад ер нь оруулмаар санагддаг юм. Тэр хамгийн гоё. Гол хийх л мэдрэмж хамгийн гоё байгаа ч додсон шүү дээ. Ямар яагаад заавал оноо яриад. Оноо л авах хэрэгтэй. Ингэж яриаг шүү. Ерөөсөө оноо авах хамгийн гоё мэдрэмж гэдэг байна шүү дээ. Тэгэхээр Аранбаатар Ирмүний хувьд хамгийн гоё мэдрэмж нь юу гэдэг вэ? Бас л адилхан оноо авал Багш ямар амар. Тэр багш л тэгдэг хүн шүү дээ. Толгойн дотор чи оноо л явах хэрэгтэй өөр юм байх хэрэгтэй. Ойлголттой л яваад шүү. Би мэдээж багийн спорт юм чи бүүнөрөө ингээд нэг бэлтгэлээ таржаа суугаад бүүнөрөө юм яриад тийм. Тэр нь тэр нэг. Болоод тийм. Танай багийн ер нь онцлог юу вэ багшаа? Одоо баг болгонд бас нэг юм онцлог байдаг тийм. Тэгэхээр та бүхний хувьд онцлог юу байдаг бол? Тэгээ яг одоо онцлог гэх юм бол одоо яг манай академийн хувьд тий. Манай академийн хувьд бүх багш нар дандаа тамирчид байгаа. Сагсан бөмбөгийн тамирчид. Тэгээд одоо манай яг одоо үндсэн одоо академийн нүүр царай багш гэх юм тий. Манай одоо Монгол улсын шгшөөгийн навчсан олон улсын хэмжээний бас сэргэлэн гэдэг аюун мондөг одоо маа найз байгаа. Тэгээд ер нь нөгөө тамирчин багш нартай гэдгээрээ бид нар бол ер нь онцлог гэж бодож байна. Яг одоо Монголынхаа хэмжээнд бол тий бүгд тамирчид тэгээд яг хүүхдүүдийн хувьд бол манайх мэдээж одоо багш нарын одоо нөгөө нэг зорж одоо ийм илүү давуу талаа ингэж ашиглана гэсэн зорилго байсан учраас энэ хурдан темпер тоглох, хурдан товтлогоо одоо тий хамгаалтанд хурдан шилжих. Манай хүүхдүүд бол ер нь бас тэр талдаа илүү онцлог юм болов уу гэж бодож тий. Сагсан бөмбөг гэдэг бол яалтчгүй монголчууд илүү маш дуртай. Тийм гадаа бол шидэн дээр л хөвчлэн тоглодог. Тэр утгаараа ч юм уу одоо юу гэдэг 3-3 нэлийн юм амжилттай явж байна. Тэгэхээр багшийн хувьд бол яг сагсан бөмбөгөөр хичээлж байгаа хүүхдүүд ямар давуу талыг өөртөө бий болгодог вэ? Ганц одоо бие билдраас гадна тийм. Тэгээ яг одоо нөгөө ганц сагсч гэхгүй л байх л та. Ер нь спорт өөрөө тэгээ одоо хүүхдэд спортоор хүмүүцсэн хүүхдүүд бол мэдээж одоо бие авч явах байдалтай хүнтэй харилцаач гэх юм уу. Энэ тал дээр бүх одоо тал дээр л одоо спортоор хүмүүцсэн хүүхдүүд давуутай байдаг те. Би бол тэгж харж байгаа. Тэгээд одоо сагсан бөмбөгөөр хичээлсэн хүүхдүүд бол мэдээж одоо багийн спорт учраас те нийтч одоо тий одоо яг л сургууль дээр байгаа анги хам толно шиг л байгаа. Дахиад нэг тий дуртай зүйлээр ингээм хамт олон үүсгээ явна гэхээр илүү давуу талтай тий. Тэгээд мэдээж одоо спортоор явж байгаа учраас багш нар нь жоохон одоо багш нарын бас нэг юм юунд байна. Тий диктатурч гэдэг юм тий. Тийм зүйл бас байдаг учраас эдгээр маань бас гэж нөгөө зүгээр гадаа ил задгаа явж байгаа юм шиг тийм байхгүй спорт чинь мэдээж. Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд бас бие авч явах байдал ч гэдэг юм тэр тал дээр бас арай онцлог болов уу гэж бодож байна шүү дээ.
Тэ. Одоо хүүхдүүдээс асуухад одоо ирээдүйд та нар ер нь яг энэ сагсаараа ингээд илүү гоё стар те од болъё, илүү мундаг мэрэгжлийн болъё гэж ер нь зорж гин үү? Одоо яг юу гэж харж байна? Одоо нэг алт авцсан те авраг болсон хүмүүс чинь нэг юм мэдрэмж байгаа шүү дээ. Тийм би нэг те энэ би юу явчих юм бэ? Эсвэл одоо ийм хоббигоороо явж байгаа эсвэл бүр яг мэрэгжлийн төвшөнд одоо тоглохыг бас зорж байгаа юу? Тийм. Ер нь бол тийм дээдлэгт ер нь тоглохыг зорддог. Би ч гэсэн бас дээдлэгт л тоглохыг зорддог. Мэргэжлийн төвшөнд. Догон тоглол яг хоббигоор л явж байна. Тэгээд том болоод яг сонирхол яах нь. Ер нь бол гэр бүлийнхэн дэвжлэж байгаа. Том болоод яах нь. Таад маань ер нь яг дээдлэгийн тоглолтыг нөгөө М-банк аренад очиж үзчихсэн үү? Ер нь ямар сэтгэл төрсөн бэ? Үзчихсэн бол. Ер нь нөгөө өмнөх үйлрэлт ер нь бол нэг 3-2 удаа л үзсэн. Тэгээ сайн нэг үзсэн чи ер нь л ойроос үзэхээс амар гой санагдсан. Монголын яг дээдлэгээс шүтдэг тамирчин байгаа юу? Иранбаатарт. Хин бэ? Асуулууд багийн 2 тоглогч. Хин бэ? Сэргэлэн багш тэгээ Баатар эдний Барсулт байгаа. За. Манай хоёрын дээдлийг үзсэн үү? Бас дэмждэг тоглогч байгаа юу? Дээдлийг үзсэн. Тэгээд дээдлийг үзэхэд бол амар гоё л юм билээ. Тэгээд миний дуртай тоглогч Сэргэлэн багш. Тэгээд Саруулрт. За. Эсвэл нөө нэг авраг авсан гэдэг NBA care салбараас тэ биднийг дээр үзүүлсэн. За. Тийм. Тэгээд ер нь бол багшигаа дэмждэг шүү дээ. Тийм. Багасаал багшигаа дэмждэг гэсэн. Тийм, хоёр багшигаа. За. Одоо нэг мэдээж хэрэг дасгалжуулагчаас асууад одоо хүүхдүүдийг ингээд сургаал банкнаас нь өөрөө ч бас тамирчин байгаа. Тэгээ яг нэг Монголын ирээдүй сагсыг ер нь одоо тэг яг одоо бүр ингээд багаас нь хүүхдүүдийг дасгалжуулж явж байгаа хүний хувьд бол яг яаж харж байна те ирээдүй ер нь ямар байна Монголын. Одоо ингээд зүгээр та бас энд одоо нэг бага насны хүүхдүүдийн те одоо манай 11 наснууд 10 тангууд манайд бас манай Ариун Баатарын хувьд энэ жил бас яг энэ тэмцээний өмнө 10 наснд бас улсын авраг болсон. Тэгээд ер нь энэ тэмцээнүүдийг очиод үзэхэд л харагдана. Ер нь зүгээр одоо хүмүүс очиод үзэх юм бол Монголын ирээдүй яг ямар болж чинь те сагсны ирээдүй юу болж чинь харах юм бол жишээлбэл тэнд харж болно. Тэгэхээр ер нь бол Монголын сагсны ирээдүй бол маш гэрэлтэй байна. Одоо би бол тэгж л бодож байна. Одоо бидний одоо тоглож исэн үеэс ч юм уу те даруй одоо дараагийн Монголд одоо Америкт байгаа манай Гаардны Хёд гэл дүүнер те одоо энд одоо олон улсад бүгд л одоо бас Монголынхоо нэрийг гаргаа явж байна. Тэгэхээр одоо NBA бол бас ойрхон харагдсан те бидэрт бас боломж байгаа гэдээ харагдаад эхэлсэн. Тэгэхээр магадгүй манай хүүхдүүдээс ч тэр NBA тоглох дараагийн тоглогч гаргах ч боломжтой байгаа. Тэр хэрвээ боломж болвол тэр төлөв зорж байгаа те. Багш нар бол тиймэрхүү зорилготой л байгаа те. Одоо дараагийн учиргүй бас бүгдийн одоо NBA-ийн тоглогч болно гэхэд хаашаа тийм. Гэтэ мэдээж бид нар одоо жигшөөгийн хүүхдүүдтэй ч юм уу ер нь манай академид тамирч байгаа хүүхдүүдийг яг өөрсдөө зориод ингээ хичээж байгаа хүүхдүүдтэй бол Монголынхоо одоо дараагийн ирээдүйл гэж хараад зориол бэлдээл явж байгаа. Багаасаа нэлийн өндөр бэлтгэл дунд тийм шахуу хуваарийн дунд хичээлийн хажуугаар бас бэлтгэл гээл тэмцээн оролдоон гээл хүүхдүүд маань бас их ядардаг бах. За мөн одоо эцэг эхийн шахалт ч гэдэг юм уу тийм зүйл бас байдаг бах. Тэгэхээр ер нь багшийн хувьд энэ талаар бас юу гэж хардаг вэ? Хүүхдийг бас хэрхэн яаж одоо яг энэ спорттой холбоотой тий спорт бүр ингээд нэлийн тоглоод тэмцээн оролдоонд явж байгаа хүүхдүүдтэйг хэрхэн яаж харьцуул их зүгээр юм шиг санагддаг вэ? Тэгээ яг энэ дээр яг өөрт санагдсан мэдрэмж хэлээ тий. Одоо ер нь бол эцэг эхчүүд яг дийлэнх биш л те. Зөв те. Хүүхэд нь одоо дурлаа те. Энэ спорт дурлаад ингээд өөрөө сонирхлоор тэгээд тэрийгэ дэмжиж явж байгаа юм чинь мэдээж эцэг эхчүүд тэр амжилт үзүүлэхийг хүснэ хүн болгоо хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол нөгөө яарад байдаг юм шиг санагдах эцэг эхчүүд хэтэрхээ одоо манай хүүхдэл одоо юм лидер болоод те. Ийм гол гол тоглогч болох тийм хүн болгон тэгж хүсэж байх шиг байдаг. Ер нь бол тэрийг нэг мэдээж энэ ч одоо дөнгөж 11, 12 дэх эсвэл 13 дэх ч юм 14 дэх ч юм
хүүхд болгон тэгэл шууд тэгж болно гэж бол байхгүй. Тэгэхээр тэрийг жоохон хүлээцтэй хандаад эцэгчүүд одоо тэмцээн үзэж явах ч юм уу те. Одоо багш нар ингээд бэлтцсэн юм явах гээд байхад хажуунаас манай эцэгчүүд үзэгчдийн судлаас өөрөө шийдгээл орилох ч юм уу те. Чинь ингээд ийм асуудлууд байдаг. Тэгэхээр нөгөө хүүхд маань ээж авгаа хоолойг сонсоод мэдж байгаа шүү дээ. Ээж нь ч юм аав ч юм уу өөрөө шийдгээл орилоход бид нар нөгөө бэлдээд ингэж явна шүүгээ явж идэл нөгөө хүүхд маань өөрөө шийдчихдэг те. Тэгэл одоо гэрчний зүгээр ингэхээр нөгөө эцэгчүүд арай жоохон яарад байдаг. Хүүхдүүд бол мэдээж бэлтгэл сургуультанд хамрагдаа явж байгаа юм чинь үр дүн нь бол гарах нь тодорхой гэж би бол бодож байна. Тэгэхээр тэрийг бол эцэгчүүд маань тэгж яарад ч юм уу. Одоо ялангуяа бидний насны хүмүүс одоо яг ингээл байж чадаал ингээл байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр тэр бол яарад ах зүйл биш. Тэгээд хүн болгон бас дээр нэмийг мэлчээ. Хүн болгон нөгөө Майкл Жордан ч юм уу Леброн болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол багийн спорт үүргийн гол тоглогч байж болно. Хамгийн ер нь бол сакс ойлгодог хүмүүс бол тэр тоглогч нарт айгүй дуртай байдаг тий. Одоо хамгаалдаг тий. Хамгаалдаг ч юм уу одоо яг багт одоо яг дутуу орон зайг нөхөж явдаг. Тийм тоглогч нарт айгүй дуртай байдаг учраас тийм тоглогч болох боломжтой. Тэгэхээр зөвхөн оноо авдаг тоглогч одоо яг саксчин гэж бол хэлэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр сакс бол зөвхөн оноо авдаг спорт биш, бүх багаараа ажиллаж иж ингэж ялалт авч иж тэр манай хүүхдүүд ч сая яриад их шиг оноо гэдэг тийм бид нар бас жоохон буруу ойлголттой яваад их шиг байна. Тэгээд тийм байна. Тэгээд эцэгчүүд бити яараарай. Тэгээд яарад ингэж бити түрэгдэж ингэж хандараа. Тэгээд нөгөө хүүхдүүд маань жоохон оноо авахгүй ч юм одоо яг тэр одоо энэ хүүхдүүд яриад байгаа шиг л хандлага байгаа байхгүй. Оноо авахгүй болохоор манай хүүхд болохгүй байна гэдэг ингээ болиулж гэдэг юм. Ийм байдал гараад тэгээд тэр бол тийх одоо шаардлага баха. Тэгээд цаг хугацаа яваад мэдээж эн чинь хүн болгон шууд ингээд амжилтанд хүрээ явдггүй. Тэгэхээр нэлээд цаг хугацаа зарцуулагдаад ингээд явж ижил амжилт үзүүлэх байх гэж бодчих тээ. Ялангуяа тамирчны хувьд бол өсвөр нас за яг хамгийн чухал тийм тэр хүүхд одоо цаашаа амжилттай явах уу явахгүй юу за сахлах бат нь хэр байна тийм зарим үед бол өөрөө нөгөө шийдвэр гаргах төвшөнд хүрсэн байдаг тийм бэлтгэлээ тасалгах ч гэдэг юм уу асуудлууд гарч ирд юм л одоо яг нөгөө ээж аав нар зөөгөл тийм ингээл айгу айтайхан явж идэг. Тэгэхээр яг тэр нөгөө шилжилтийн нас өсвөр үе гэдэг нэлээд чухал юм шиг санагддаг л да. Тэгэхээр багшийн хувьд бас юу гэж боддог вэ энэ талаар? Тийм ер нь бол одоо тэр шилжилтийг одоо яг манай эд ч бол жоохон байгаа шүү дээ. Өсвөр наснда очиод одоо ингээл яг нөгөө шилжилтийн нас ороод ер нь мэдээж бас нөгөө сонирхол юмнууд өөрчлөгдөн тэ. Жишээл зүгээр эмгтэй хүн сонирхоод эхэлдэг ч юм уу тэ. Гэхдээ ингээд одоо тийм нөлөөллүүд орж ирнэ. Мэдээж тамирчин хүн бол сахилга бат хамгийн чухал. Тэгээд одоо бид нар гол одоо дөрөнд хэлсэн нэг онцлог давуу тал чанарууд гэх юм бол манай академийн хувьд бол өөрсдөө багш нар учраас тэр замыг туулаад үзсэн. Тэгэхээр одоо манай академи дээр одоо Монголын саксчид бол сайн мэднэ, сакс мөг сонирхогчд бол сайн мэдэх баг. Одоо Game Day podcast хөтэлдэг одоо Баярбат одоо цэвэлд орж гэл манай хоёр багш байна тий. Тэгээд одоо Нэмцэцэг гээд манай багш байна, Орчлон гээд багш байж байна. Дэлгэрцэц гээд багш байж байна. Одоо Сэргэлэн багш манай одоо миний би байж байна. Тэгээд одоо манай Эрдэнэт жишээлбэл Эрдэнэтийн салбар бас тамирчид байгаа. Тэгээд одоо мөнгөн шагаагаар тэргүүтээ тэгээд тэгэхээр Баттур гэл. Тэгэхээр ерөнхийдөө энэ зүйлийг бид нар одоо өөрсдөө туулцсан учраас хүүхдүүд айлуулга ангиул ингэдэг ийм алдаа энэ бол буруу зуршилч гэдэг юм уу буруу хандлага гэдэг юм уу ийм эрсдэлтэй шүү гэдгийг өөрсдөө бас нэг туулж явсан болохоор аль болох тэрнээс хол ийм байвал ингүүл зүгээр шүү гэдэг ийм зүйл тулгууруул ингэ шүү гэдэг юм бол байнга ярилцаал явж байгаа. Тэгээд манай хүүхдүүд бол үгсээ аав нь тэгэхээр одоо давгүй л гэж бодож байна шүү дээ. Нэр нь бол саяны 11 хүртэлх одоо насны улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон хүүхдүүд маань ер нь хэр их сандарсан бэ? Аливаа нөгөө тэмцээн оролдоонд ороход нэг жоохон сандрах гад идэг тий нэг юм айгаа төгшдөг байсан. Төгшдөг л дээ. Тэгэхээр та хэдийн хувьд ер нь ямар хөө байсан бэ? Бас хамгийн одоо хүчтэй баг өрсөлдөгчийг аль баг гэж бас харж исэн бол үн мөх 92-аас эхлэе тий. За ер нь бол олон удаа бараг тэмцээн нэлээд олон удаа тэмцээнд оролцоод за анх тэмцээнд ороход бол оройн унтж чадахгүй л байдаг ус. Тэгээд одоо болохоор арай гайгүй нэг бэлтгэл дээрээ дандаа давцсан юмаа хийгээд яваад байгаа болохоор сандарл нь арай гайгүй. Тэгээд саяны тэмцээн дээр бол бүхэл өгöd чангаал
Чанга байсан уу? Үн мөнхийн зүүцсэн байгаа олон медалууд бас ямар медалуудыг тайлбарлавал тий. Энэ нэг 23-аас харуулсан. 11 наснда 3 удаа дараалж хамгаалсан. Манай өнөө 9 настайда юу 11 насны улсын аврагт орж эхэлсэн. Тэгээ одоо ингээд 3 дахь жилдээ ер нь 10 11 3 удаагийн 11 насны 3 удаагийн авраг. Вау. Одоо тэгэхээр дээшээ ахаад явна гэсэн үг шүү дээ. 10. Тэгээ одоо бол 11 наснда дахиж оролцох боломжгүй. Тий. 13 гэж явдаг багш дараа нь. 12 гэж. 12. Ерөнхийдөө юу 10 11 12 13 гэдэг дээшээ 18 гээл тий. 3 удаагийн авраг юм биш дархан одоо энэ юу тэгэхээр Ирмүний маань хувьд яран тусаг өснөө сая? Тус. Би бол бас олон удаа тэмцээнд орж ирсэн болохоор тийм амар сандардаг. Тэгээс би эхнийхэн тэмцээнд ч гэсэн тийм амар сандарч байгаагүй. Тэгээд юу 11 улсын аврагын багуудаас хамгийн хүчтэй нь ер нь бол нуглааны багууд л байсан. Нуглааны багууд. Аранбаатар хэр сандрав? Би ч гэсэн ер нь бол олон удаа тэмцээнд орж исэн. Ер нь анх тоглоход бол яаж яах вэ? Одоо би энийг яах вэ? Ер нь бол тэгж ер нь бол сандарч исэн. Тэгээ олон удаа сандарчаад ирэхээр за би угаасаа маргааш зөөр байдгаа бүх юма чадлаа гаргана гээл тэгэл зүгээр сандрахгүй ер нь тоглодог болсон дөө. Хаяа ядардггүй ер нь бэлтгэл хийгээд хичээлийн хаажуугаар тэмцээн оролдоо ингээд явхаар гайгүй юу? Гайгүй шүү дээ. Дуртай юм хийж байгаа болохоор тийм ээ. Тэгээ дуртай юм хийж байгаа болохоор гайгүй. Хоёрын маань хувьд Гайгүй. Энэ гинтээ унтаад амлцж байгаа болохоор тий. Гайгүй. Гайгүй. Тэгээд дуртай юмныхаа тэмцээнд оролцож байгаа болохоор гайгүй. Та хэд маань сагснаас өөр ер нь ямар одоо сонирхол хоббитой бэ? Ер нь бол анх бол би бол хөл бөмбөг сонирхдаг байсан. Яагаад ч гуравчваа. Манайх нөгөө сагс тоглодог байхгүй одоо манай 18 ах нь за. Энэ сагс тоглодог. Тэгээд ер нь бол ер нь ахын тоглолтыг үзээл тэгэл энэ нэг ахын тоглолт үзээл ахын тоглож байгаа гой санагдал тэгэл яасан да. Тэгээ анх бол Kobe Bryant-ыг үзээл ягаал. Тэгэл дараа нь ахыгаа үзээл за манай ах ингэ тоглож байгаа юм чи би бас ингэж тоглож болно штэ гэл. Манай хоёр ер нь чөлөө цагаараа юу хийх дуртай вэ? Өөр хобби сонирхол байдаг үн мөнх Ирмүний хоёрын хувьд. Чөлөө цагаараа тэгэл хүүхэлтэй үзэлт. Хүүхэлтэй үздэг. Ирмүний чөлөө цагаараа тэгээд ер нь бол гадаа аядаж идэл тэгэл гадаа л гардаг. Одоо ингээд та бүхэн чи одоо нэг бэлтгэл сургуульттай одоо босод хүүхдийг бодох юм бол арай өөр хөвшмөл байдалтай байна шүү дээ. Найзууд нь яаж хүлээж авч байна? Сургуулийнхын ангийнхан сая бас тэмцээнд ороод авраг авсан болохоор ямар зүйл хийсэн бэ? Ер нь л амарсан байгаа манай групп чат өө ямар вау гээл миний зургийг олоод авсан байлээ шүү дээ. Хаанаас болчихоо тий. Юу 11 зургийг хоёуланг нь олоод тавьсан байдал. Тэгээд вау браво гээл ер нь л манай найзууд ер нь тэгдэж шүү дээ. Манай ангийнхан зүгээр групп чат дээр л миний зургийг тавиал. Тэгээ анги дээрээ тарахаар Аранбаатар чи ямар сайн бэ гээл. Тийм манай ангийнхаа ер нь бол гоё илж явдаг баяр үргийн андаа гэл. Тийм манай анги 2 хүүхд бас тоглолтын. Атлетикс акшнд. Зөв. Тэгээд бас л гоё үлээж авдаг. Сайн байлаа шүү андаа гэл. Та хэдийн маань нэр гэр бүлд ер нь яг сакс тоглодог хүмүүс байгаа юу? Аав ээж нь ч юм уу тий? Өвөө эмээ ч юм уу? Ах нь ээж нь ч одоо маань ээж бол жоохон тоглодог байсан. Одоо бол бэлдсэн. Аав бол залуудаас тоглодог байсан. Тэгэлэл тоглодог байсан. Бүгд л ер нь тоглодог дөрөвтэй ах нь. Үн мөх. Манай өвөө бас тоглодог байсан. Ирэмлийн үйлдвэртэй тийм. Тийм тэгээд аав багтаа тоглодог байсан гэсэн. Тоглож байгааг нь харж байгаа ч гэсэн. Тэгээд
ээж бас тоглодог гэсэн. Аав ээж хоёулаа л тоглодог гэсэн. За ер нь тоглолтог л хүмүүсийн хөвгтөд биш шүү дээ. Тэ дүртэй тэ. За тэгээд багшийн хувьд бас бит хоёрын асуугаагүй магадгүй хэлхийг хүсэж исэн зүйл байгаа юу. Тэгээд эцэг эхчүүдэд бас хэлмээр байдаг зүйл байдгүй тий. Одоо эцэг эхчүүдээс харьцангуй нэг үе бодвол сагс ч гэдэм үү, хөл бөмбөг ч гэдэм үү тий. Олон л одоо спортын секц дугууланд явуулдаг болчих. Гэхдээ нөгөө талаараа нэг өөрсдийнх нь заримдаа нэг юм хүрээгүй мөрөөдөл рүүгээ тий хүүхдээ жоохон шахаад жоохон байдаг ч юм шиг тий хүрээгүй нөгөө хүслийнхэн төлөө ингээ хүүхдүүдээ шахдаг ч гэдэм үү тий хүүхдээ жоохон ойлгохгүй байд юм болов бас хэлмээр идэг зүйл байдгүй багшийн хувьд энэ л тий. За тий ер нь эцэг эхчүүд одоо сургалт тэнд ингээд аливаа сургалтанд тий зөвхөн сагсч гэлтгөө одоо спорт ч гэдэм тий ер нь миний зүгээр ажигласан л юм тий одоо зөвхөн сагсч гэлтгөө спорт ч гэлтгөө урлагч гэдэм тий мэдээж хүн өөрөө тийм болох мөрөдлөг хүн болгол тэгдэг шүү дээ. Өөрийн хүүхдтэй нэг тийм болгохынсан ч гэх юм те. Өөрийнхөө хүсэж исэн мөрөдлийг биелүүлж чадаагүй мөрөдлөө ч юм хүүхдээ тийм болгочихсон гэж зорддог. Тэрийг бол байж болно шүү дээ мэдээж хүн болгоно. Тэгээд тэрэн дээр нөгөө эцэгчүүд маань аль болгол нэг зөөлөн замаар ингээ те. Хүүхдээ нэг тэр юмд ингээд нэг зөөлөн байдлаар ингэж дурлуулад явбал их зүгээр үр дүнтэй байх байх гэж би зүгээр бодож байна. Тэгэхээр эцэгчүүд маань одоо сагсан ч юм одоо нэг сургалтын дээр хүүхдээ хүчээр авчирчдаг тийм хүүхэд нь ингээд хичээл зүтгэл байхгүй тийм зүгээр одоо үнэхээр сонирхолгүй байгаа нь мэдэгдээд байдаг. Тэр хүүхэд бол яг сонирхолгүй байгаа болохоор юм сурах явцвал бол бус хүүхдээс шал өөр болчихно. Тэгэхээр ер нь хүүхдүүдтэй аль болох нөгөө зүгээр те сагсан гэдэг чинь ийм эсвэл одоо юу гэдэг шатар даам юм ч үт юм уу те. Одоо юу аль болох тэр зүйлийг одоо яг өөрийнхөө болгоё гэж хүсэж байгаа зүйлээ аль болох нэг зөв замаар ингээд нэг чиглүүлж өгөөд тэрэнд нь гоё дуртай юм сонирхолтой болгоод ирэх юм хүүхд өөрөө нөгөө хүсээд ингээд яваад ирэхээр одоо манай хэд ч юм уу энэ хэд одоо үр дүн ингээд гарч байгаа ч тийм те. Тэгээ нөгөө хүсээд ингээд зорцсон те. Энэ бол өстой гоё юм байна гэд бодцсон хүүхдүүд бол өөрсдөө ингээд яг багш нар чиглүүлээд өгч нь өөрсдөө аваа авчих юм чинь байгаад байдаг. Тэгэхээр би бол тийм байд юм болов гэж бодсон. Тэгэхээр эцэг эхчүүдийг аль болох тийм зөөлөн замаар ингэж хүүхдүүдэд чиглүүлж өгөө тэгээ үр дүнтэй байлгаасаа л гэж хүсэж байна. Яг сонирхолтой зүйлтэн тийм ээ. Гой зөвлөгөө нь. За манай ерөнхийдөө нөө ярилцах цаг өндөрлөх тишээ хандж байна. Тэгээд манай 3 тамирчин хүүгийн хувьд бас хэлмээрсэн зүйл байсан уу? Гэр бүлийнхэндээ магадгүй мэдчилгээ төвшүүлэх үү? Тэгээд мэдээж бас ингээд ямар нэгэн секц дугууланд явхад бол ар гэрийнхэн болол дэмжлэг маш их чухал тий. Наазах нь одоо зөөх авахаас ихсүүлээд тий олон зүйлээд багталтаа. Тэгэхээр манай эдийн хувьд бас гэр бүлийнхэндээ хандаж бас үг хэлвэл ер нь манай аав ээж ах 3 ер нь навгал ер нь л дэмждэг. Ер нь л маргашигийн миний хүү тэгж тоглоорой гээл ер нь л би аав ээж ахтай л маш их хайртай. Тэгээд ах ээж аавдаа бол маш их хайртай шүү гэж хэлээ да. Хөрх юм аа. За манай ер нь л аав маань зөөж авдаг. Тэгэхээр бас ээж тэгээд аав ээжтэй хайртай шүү л гэж хэлээ. Аав ээж багш нартай хайртай шүү гэж хэлээ. Магадгүй одоо бас ингээд таагуурыг үзээд те дүүнер ч байгаа ахalta сагсан мөнгөөр хичээлэх гээд гэхдээ тэр хүүхдүүдэд бас юу гэж зөвлөмөр байна вэ? Одоо аваргууд биш үү та нар чинь? Ер нь бидний үзширнаас одоо яах юм бэ? Нөгөө бидний үзэж нөгөө одоо ингэ үзэж байгаа шүү дээ. Тэгээ бидний үзэж байгаа би одоо би яг энэ ах шиг болмоор байна гэж бодож ер нь л багасаа ер нь хичээх ёстой. Ер нь л сагсан хүмүүст оролцсон байвал яг тэр хүн шиг болно гэж бодож ивэл ер нь л тэр хүн шиг болно гэж бодож явбал бүтэндэл гэж байгаа юм байна. Ер нь багасаа л хичээгээд сагсандаа дуртай ягаад тэгээд өөрөө хүсэл тэмүүлэлтэй бол амжилтанд л хүрнэ. Тэгээд
угаасаа бэлтгэл сургууль хийхэд угаасаа анх ол явж байхад бол амар шантардаг байсан. Би ер нь явахаа болчих гээл. Тэгэл ер нь бол өвөө чи яваа одоо тууштай явж байгаа гэ. Тэгснээс хойш л тийм. Тэгээ ер нь бол ингээд анх одоо дөнгөж шишээлгэж байгаа хүмүүс бол тууштай байгаараа битгий шантраарай л гэж хэлээ. Бас медаль авч үзчихлээ шүү гээ те. За үнэхээр бас гайхалтай амжилтуудын эзэдтэй бид ярилцлаа. Тэгээ BJ Academy-ийн дасгалжуулагч өгш Оргил болт. За Тамирчин, Үнмөнх, Тамирчин Аранбаатар, Тамирчин Ирмүн нар байлаа. Тэдний хувьд бол 11 нас хүртэлх одоо улсын аварга, Сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон байгаа. Тэгээд та бүхэндээ спортын өндөр амжилтыг хүсье. Хамгийн гол нь эрүүлийн хаз жаргалтай байгаарай. Багштаа ч гэсэн мөн одоо бүх зүйлд нь амжилтыг хүсье. За баярлалаа. Төлөвлөгтөө өөрчлөлт олцуулсанд баярлалаа. За олон аварга төрөх болтугай тийм ээ.